За сайн байцгаана уу хүмүүс. 10 дугаар анги биологийн бие махбодын шинийн зохицуулах гэсэн хичээлийг харъя. За энэ хичээлийн суралцсан зорилт нь мэдэр шинийн зохицуулахыг хайцуулан дотоод шүүлийн боловсролын ялгаруулах даавруудыг үүрэгтэй нь харьцуулах. За энэ зургийн ажиглаа та нар өмнөх мэдлэгийн зэрэгэнд тайлбарлажжээ. Анхаарах зүйл нь мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагаа рефлексээр явагддаг. Аливаа рефлексийн анатомийн үндэс нь рефлексийн ном, рефлексийн ном нь 5 үндсэн хэсгээс тогтдог гэдгийг бодоод тайлбарчаарай хамт. За дараах асуултанд хариулна. Чамайг хичээх асуулт авахд чиний нуруу лаадаггүй. Айсан үед чиний зүрх хүчтэй цохилдоггүй. За энэ асуултанд хүн болгон хичээх үед нуруу лаалдаг, айсан үед зүрх хүчтэй цохилдог гэж хариулах байгаа. За гол үндэс нь бидний биед адреналин гормоны үйлчлэлээр ууралсан эцсийн үед нүүр улаах, зүрх хүчтэй цохилох бие жишг шинэтгүүд илэрдэг байна. За мэдрэлийн систем ба дотоод шүүлийн тогтолцоо харьцуулсан байдлыг авч үзье. Мэдрэлийн системд голлох үүрэгтэй нь мэдрэлийн эс, дотоод шүүлийн тогтолцоонд дотоод шүүлийн булчирхайн эс. За мэдээлэл мэдрэлийн импульсээр дамжин мэдрэлийн системд дотоод шүүлийн тогтолцоонд мэдээлэл гормон хэмээгтэй дамжина. За хүлээн авахч нь мэдрэлийн судал дотоод шүүлийн тогтолцооноос цусаар дамждаг. Цус юм. За хариу уруудын хурд импульс хурдан дамжин мэдрэлийн системд дотоод шүүлийн тогтолцоонд химийн задралаар удаан дамждаг. Үргэлжлэх хугацаа мэдрэлийн импульс маш богино хугацаанд үргэлжлэн гормоны үйлчлэлд урт хугацаанд үргэлжилнэ. За бие махбодын шингэн цус тунгалаг нугасны шингэнд агуулгадж байдаг. Эдгээр нь даавар, медиатор, божин шилжээний бүтээгдэхүүн болон бусад идэвхт бодисуудын тусламжтайгаар бие махбодын үйл ажиллагааны гомрол буюу шингийн зохицуулгыг явуулдаг. За химийн идэвхт бодис үүслэх нь төв мэдрэлийн систем, дотоод шүүлийн булчирхай хоёрын хоорондын нэгт уялдаа холбоонд явагдах бөгөөд үүнийг бие махбодын үйл ажиллагааг зохицуулагч мэдэр шингийн зохицуулах хэмээх бүхэл бүтэн систем нэгтгэж өгдөг. За шингэний зохицуулганд гол үүрэгтэй оролцоод байгаа даавар гэж юу вэ гэх юм бол даавар нь булчирхайд үүсэж цусаар зовлогдсон тарахтаа нэг юм уу хэд хэдэн эргэтний үйл ажиллагааг нөлөөлж идэвхжүүлэх үүрэг гүйцэтгээд элхэнд очиж задардаг химийн бодис. За даавар ялгаруулдаг булчирхайнуудыг дотоод шүүлийн булчирхай гэнэ. За энэ зурган дээр дотоод шүүлийн булчирхайнуудын байдлыг харуулсан байна. 1 дугаараар гипоталамус, 2 дугаараар болцоо булчирхай, 3 дугаараар очин тарих хэсэгт харагдаж байна. За 4 дугаараар бамбаа булчирхай, 5 дугаараар сэрэг булчирхай, 6 дугаараар буурны дээд булчирхай, 7 дугаараар найр булчирхай, 8 дугаараар эр бэлгийн булчирхай, 9 дугаараар эмнэлгийн булчирхай харуулсан байна. За бүгдээр гипоталамусанд авч үзье. Гипоталамус нь гавлын дунд хонхор сүр ясан дээр байлдаг завсын тархины багахан хэсэг 3 грамм жинтэй. Энэ нь бусад бүх тархинуудаа удирдан жолоодож байдаг мөн өөрөг нь биеийн температур буюу халуун хөвтийг зохицуулж байдаг. За энэ нь хойд унчин тархинаас явж гормонуудыг зохицуулна. Жишээлх юм бол окситоцин, вазопресин. За мөн саадуулагч гормонуудыг ялгаруулна. Энэ хойд унчин тархиныг зохицуулна. За болцоо булчирхайг авч үзье. Болцоо булчирхай гипоталамусын нарын хэсэгт нарж байна. Завсрын тархины оройн хэсэгт оршдог 110 мг жинтэй мелатонин хэмээх даавар ялгаруулдаг тархины эсүүдийг амраах үйлчлэг орцуулдаг даавар. За эзээ идэвхждэг гэх юм бол бидний нүд гэрэл мэдрэхгүй болсон үед энэ даавар идэвхээр идэвхждэг байна. За дараагийн булчирхай унчин тарих гипоталамус доор онцлог байдлаар оршиж байна. За унчин тарих нь гавлын суур ясан дээр байлдаг 0.6-аас 0.7 грамм жинтэй 3 хэсэгт хуваагддаг. За өмнөд хэсгээс бамбааг тэтгэгч даавар, бөөрийн дээд булчирхайн гашилтгээс дээш дааврууд ялгардаг байх нь. За мөн гонадотропин буюу бэлэг тэтгэгч даавар ялгарна. Энэ нь ундан эс ба эр бэлгийн эсийн боловсролтыг хяндаг. Пролактин даавар ялгарна. Энэ нь сүү боловсрох, шүүрхийг сэдэж өгнө. Соматропин даавар өсөлтийн даавар ялгарна. Энэ нь эсийн хугалт, уургийн нийлэгч, ясны ургалтыг сэдэж өгдөг. За дунд хэсгээс нь
Меланотерапи гэдэг даавар ялгарна. Энэ үүснүүд ажлын өмнө тодорхойлдог даавар юм аа. Арын хэсгээс озапропиресийн буюу шээ сорих даавар ялгарна. Энэ нь бөөрөнд усны шимтгэлийг сэдээж өгдөг. Окситоцин гэдэг нэгэн даавар ялгардаг. Энэ нь умаан булчин агшаа сууны боловсролтыг сэдээж өгнө. За бамбаа булчирхайг авч үзье. Бамбаа булчирхайн 4 дугаараар тэмдэглэсэнд харагдаж байна. Дотоод шүүрлийн булчирхай хамгийн том булчирхай бамбаа булчирхай. Ойролцоогоор 30-аас 60 г байдаг. Мөн дотоод шүүрлийн булчирхайнуудаас судасчлалт хамгийн ихтэй ба түүгээр минут тутам 100 гаруй г цус урсан гардаг онцлогтой. За тироксин гэмээр даавар ялгарна. Энэ нь бодисын солилцоог нэмэгдүүлэх, өсөлт төвчийг зохицуулах үүрэгтэй. Кальцитонин гэмээр даавар ялгарна. Энэ нь цусндаа кальцийг бууруулдаг. За бамбаа булчирхай бамбаан дэгдэг булчирхайг агуулж байдаг. Энэ булчирхайг 4 ширхэг боо шаргал өнгөтэй хэсэг бүрдүүлэх бөгөөд бамбаа булчирхайн арын гадаргууны хальсанд байрладаг. Паратериод гормон ялгарна. Энэ нь цусндаа кальцийг ихсгэх үйлчлэгээ үзүүлдэг. За дараагийн булчирхай сэрэ булчирхай. Энэ бамбаа булчирхайн дорын хэсэгт харагдаж байна. За сэрэ булчирхай нь темоко эзэн зэрэг даавруудыг ялгаруулна. Энэ залуу эсрэлтийн хүчлэлтийг сайжруулж, эсэргүүцэл нэмэгдүүлдэг ба гипоталамус өнчин тархины зохицуулгын дор явагдана. Телепоцитийг сэдээж өгдөг даавар юм аа. За дараагийн даавар нь бөөрөн дээр оршиж байгаа бөөрийн дээд булчирхай. 6 дугаараар тэмдэглэсэн байна. За бөөрийн дээд булчирхай нь 300 хэлбэртэй 4 г жинтэй 2 давхаргатай холцлог болон тархилэг гэсэн хөлбөмбөсөд үзэх юм бол давхаргууд наагдж байна. За холцлог давхарганаас глюкокортикоид гэдэг даавар ялгарна. Энэ цусндаа глюкозыг нэмэгдүүлэх альдостерон даавар ялгарна. Энэ нь болохоор бөөрийн натрийн дахин шимтгэлт калийн ялгарлтыг сэдээж өгдөг. За мөн бэлгийн даавар ялгарна. Энэ бэлгийн 2 дахь шинж тэмдгийг хөгжлийг 2 дахь шинж тэмдэг хөгжих нөхцөлийг хангаж өгнө. За бөөрийн дээд булчирхайн тархилэг давхараанаас норепинефрин буюу эпинефрин даавар ялгарна. Энэ нь хариу урвал үзүүлдэг цусндаа глюкозыг нэмэгдүүлэх үйлчлэгээ үзүүлдэг. За дараагийн булчирхай нойр булчирхай энд харагдаж байна. 7 дугаараар тэмдэглэсэн. За нойр булчирхай нь дасан зохицох чадвартай холимог булчирхай 10-аас 50 г жинтэй хотоодны ард байрлана. Гадаад болон дотоод шүүрлийн 2 үйл ажиллагаатай. Гадаад шүүрд нь хоол болон шууд оролцсон. Дотоод шүүр дээр инсулин буюу глюкогон гэсэн даавар ялгарна. За инсулин даавар нь цусндаа глюкозын хэмжээг бууруулдаг. Глюкогон нь цусндаа глюкозын хэмжээг нэмэгдүүлдэг. Нэг ёсондоо энэ дааврууд нь цуснд байгаа сахарын хэмжээг зохицуулж өгдөг булчирхай юм аа. Дааврууд юм аа. За 8 дугаараар эр бэлгийн булчирхай харуулсан байна. За эр бэлгийн булчирхай нь болох төмсг нь 100 хэлбэртэй гадна бэлгэрхтэн болох шодооны доор хушгин дотор оршдог бэлгийн булчирхай юм. Жин нь 20-30 г андроген даавар ялгаруулна. Энэ нь сперматогенезийг сэднэх ихтэй хүний бэлгийн 2 дахь шинж тэмдгийг үүсгэдэг. За 9 дугаараар энэ бэлгийн булчирхайг харуулсан байна. Энэ бэлгийн булчирхай бол гүнзгийч нь 5-аас 7 г жинтэй ээжлэн ажиллах үйлчилтэй хос булчирхай юм. Эстроген, прогестероген даавар ялгаруулна. Энэ нь умаан сас давхрыг зузааруулах эмэгтэй хүний бэлгийн 2 дахь шинж тэмдгийг үүсгэж өгдөг. За бидний өмнө асуусан 2 асуултаа иргэн санаарай октодтой. Айсан үед нүүруулаадгүй. Эцсийн үед нүүруулаадаг, айсан үед зүрх хүчтэй зохицдоггүй гэсэн асуулт байсан тийм ээ. За энд адреналин даавар ялгардаг байгаа. Адреналин даавар нь болохоор энэ бөөрийн дээд булчирхайнаас ялгардаг юм шүү. За энэ бөөрийн дээд булчирхайнаас ялгардаг даавар нь ямар даавруудтай хамтарч үйлчлээд байна вэ? Булчирхайтай хамтарч үйлчлээд байна вэ гэх юм бол гипоталамус гэдэг булчирхай болохоор энд байдаг бүх булчирхайнуудыг удирдан жолоодож байдаг толгой булчирхай юм аа. За гипоталамус төр мэдээлэл очоод өнчин тархинд хариу үзүүлнэ. Мэдээлэл гэдэг дохио өгөхөд өнчин тархинд дохио өгөхөд өнчин тархи нь бөөрийн дээд булчирхайг сэдэж өгснөөр тэр адреналин даавар ялгарч ДНБ-д одоо жишээлх юм бол нүүр улаан зүрх хүчтэй цогцлох шинж тэмдгүүд илрээд байгаа юм шүү.
Ийм учраас энэ мэдрэлийн тогтолцоо, шингэний тогтолцоо ганц булчирхайн үйл ажиллагаа биш. Хэд хэдэн булчирхайн хамтын үйл ажиллагаа мөн мэдрэлийн тогтолцооны удирдлагын дор явагддаг нь бол саяны жишээнээс автаж байна. За хичээлээ бүгдээрээ дүгнэж үзье. Бие махбодын шингэний зохицуулга, мэдрэлийн зохицуулгатай холбоотой болгон саяны жишээнээс харагдсан. За ийм учраас бие махбодод мэдрэлийн шингэний нэгмит зохицуулга үйлчилдэг юм байна гэдэг та бүхэн мэдэж авсан байх. За 2 дугаарт нь мэдрэлийн шингэний зохицуулгын харьцуултыг хүснэтээс бүгд мэдэж авсан. За мөн үзүүлэн дээр дотоод шүүлийн булчирхайн байрлал болон ялгарх даавар тэдгээрийн үйлдэлүүдийг мэдэж авсан. За хичээлээ ойлгосон бол хүүхдүүдээ гэрийн даалгавраа тэмдэглэж аваарай. Сарын тэмдгийн үед ялгардаг гормонуудын үүргийн бичиг нэгдэнэ. Сарын тэмдгийн үед ялгардаг гормонуудын үүргийн бичиг. Эстроген, прогестероген, фолликулс-эдэгч, тотемжлөгч гормон байна. За 2 дугаарт сураг бичгийн 64 дугаар хуудасны өөрийнхөө сураг даалгаврыг хийж гүйцэтгээрэй. За эдгээр даалгаврыг хийж гүйцэтгснээр саяны хичээлээр олж авсан мэдээлэл баттгах юм шүү. За анхаарал тавьсан та бүхэндээ баярлалаа.